Сайн байцгаана уу? Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын нутагт явж байна. Намарчаа их сайхан дэлгэр сайхан намар болж байна. Тэгээд энд бас нэг зүйлийг та бүхэнтэй хуваалцъя гэж бодсон юм. За миний гарт бол хоньны арьс нэхээ байна. Энэ нэхээ бол одоо ямар ч үнэн байхгүйгээр энэ сум дээр, энэ аймаг дээр ер нь Монгол орон даяар бол нэхээ маань өнгөө болсон байгааг та бүхэн мэдж байгаа. Тэгээд энэ олон жил болж байна. Бид яаралтай энэ бодлогыг засаж нэхийг хамгийн сүүлийн технологиор хамгийн өндөр үйлдвэрээр одоо дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсад экспортлох хэрэгтэй байна. Дэлгүүрт 1.5 литр цэвэр ус 1500 төгрөгтэй байхад бүхэл бүтэн хоньны нэхий ямар ч үнгүй хээр талд хог болоод өвч гин гэдэг бол Монголын 80 сая одоо хүрж байгаа юм малтаа мал аж ахуйн өндөр одоо чадамжтай улс оронд бол эмгэнэлтэй асуудлаа. Тийм болохоор одоо бодлого боловсруулдаг энэ салбарыг нь хариуцдаг хүмүүс яаралтай энэ дээр шийдэмгий арга хэмжээ аваад одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулж олон улсад экспорт хийя. Өмнөх жил би Америк нэгдсэн улсад зочилж аялж явхад Home Depot гэдэг барилгын материал гэр ахуйн дэлгүүрээр орж үзсэн. Тэгэхэд хоньны эцсийн бүтээгдэхүүн болгож одоо илтэж боловсруулсан хоньны нэг нэхий $100 үнэтэй байсан. Монгол мөнгөөр бол 260-70 мянган төгрөгийн үнэтэй. Тэгэхээр бид нар энэ хог болж байгаа нэхийг 260-70 мянган төгрөг болох боломж бидэрт байсараад л бид нар тэр боломжийг ашиглаж чадахгүй байна. Тийм болохоор энэ боломжийг яаралтай одоо баялаг болгож, яаралтай мөнгө болгож ашиглахын төлөө хэн бүхэн сэтгэл зүрхээ гаргаж хичээж ажиллах хэрэгтэй байна. Шийдвэр гаргадаг хүмүүс нь энийг дэмжиж Монгол орны бүх одоо зэгүүд дээр бас энэ нэхийг арьс чирийг боловсруулдаг үйлдвэрийг яаралтай байгуулъя. Олон жилийн өмнө бол монголчууд энийг хийж чаддаг байсан, одоо хийж чадахгүй байна. Тийм болохоор хөдөө аж ахуйн өндөр боломжтой Монгол улсад энэ боловсруулах үйлдвэрүүдийг яаралтай байгуулж Монголдо цэвэр гадны шууд хөрөнгө оруулалт гэдгийг бодитоор нь оруулж ирэхэд бол хамгийн өндөр одоо хэрэгтэй байна гэсэн уриалгыг та бүхэнд ишүүлж байна.